За сайхан байна да. Сайхан цээж өгөөж байна. За ийгүү Монголын Мөссөн холбооны улсын авраг шалгуулах багийн харваа 3 дахь өдөртөө Теналын тоглолтууд эхэлсэн. Хөрөл медалийн төлөв 2 баг 6 дээр тоглолтоо хийж байна. За Хэнтэй аймгийн Баян Адрах сумын харьяат Адрах цэс клубын харваач аймгийн мэрэгэн спортын мастер Гог цогцол дээр гарч ирсэн байна. Эхнээс сая аймгийн Баян Адрах сурын аврагт хүрч шилхэн аймгийн хүн сонгогдсон. Одоо ийм сайхан хараач байна. за хангалттай бүхэн хараач. Сэрч Баян үлгийн аймгийн ногоон нуур сумын явуул. Сайхан хэмжээтэй. За энэ цогийн бүгд хэлсэн. Шилхэн аймгийн тоглохоо дотор яжсэн цай. За одоо хөрөл медалийн төлөв тоглолт учраас аваач нар бас нэлээд чангарч босч байна. За түүнтэй тохируулаад хараагаа дарах тохиолдлууд дархан ихсэн хайрна баста. Авахын дэгдээс хараагаа сарах баста. Ихэнх хариуцлагатай байна. За энэ тэмцээнд цэцэн хааны нэрийг багтааж байгаа. За одоо хангалттай болж байгаа. Баян үлгийн аймгийн ногоон нуур сумын өвөл аймгийн мэрэгэн спортын мастер Отторч Хэнтэй аймгийн Дадлан сумын өвөл Улаанбаатар цэвэрлэгаан төв компани харваач спортын мастер багахуун зохиол гарч ирсэн байна. Эдгээр болж байгаа юм байна. Тэр авцсан. За сайхан байдаг да. энэ жилийн нээлттэй хараа
дөрвөн үрчтэй холбоотой. Түрүү яг 18 оноо Парис улмаас 18 он төрүүлж байгаа. За спортын цаг зээл байна. Илээд шатсан. Ийм дөрвөн үрчтэй болов уу санагдаж байна. Хараач жиг ирсэн. Тэс бол мэрэгчлийн болж байгаа болохоор хараа маш сайн байна. Одоо маш бага болсон. За энэ жилийн харвааны онцлог юу вэ? Одоо энэ түүх барих Нэгдсэн дээд одоо 10 багийн хоёр ихэн яг тэр хоёр ихэд авсан юм байна. Үүсээ хараа болчихсон. Мөн тавцаг програм дээд ихэд гэсэн байна. Сайхан мэдээ. Нийт яг үүсэж байгаа санаар бас үүсэж байгаа. Микро сонсохгүй юм. Шууд эндээс л айдварлаа чи. За тэгтаа тэр чанга ярьч. Яг эндээс утсан дээ. Сайн өгсөө. Давтааж байгаа. Аавны таахгүй шээ. Эндээс үчгээр ингээд давхар цаад байна харагдаад байгаа байхгүй. Чува. За зогоо. За энэ дараагийн харваач. Хангард өвгөө багийн харваач. Баян үлгийн аймгийн Ногоон нуур сумын харьяат спортын мастер Цэрэн тогтох 1-р ээлжийн сумыг харахад илмэлжээ. За сайхан голтой харуулж байна да. Ууц сайхан гэж байна. За дараагаар нь дагвар магнат харуулж байгаа баг Цэцааны мэрэгд багийн 6 дээр босч харуулж байгаа харваач Хинтээ аймгийн Хэрлэн сумын уугуул Их хааны мэрэгд клубын тамирчин спортын дэд мастер Бэлэг Дэмбэрэл 1-р ээлжийн сумыг харахад илмэлжээ. За энэ баг тамирчид маань хоёр баг маань одоо хүрэл медалийн төлөө өрсөлдөж байна. Хүрэл медаль буюу одоо 3 дугаар байрын төлөө өрсөлдөж байгаа. За үүний дараагаар
финалийн тоглолт буюу алтан медалийн төлөөх улсын аварга багийн төлөөх тоглолт явагдана. За сайхан бүрэн бууж байна да. За одоо манай Нүсэн сурын онцлог гэх юм бол бусад суруудыг бол одоо өвлийн үйлрэлд харуулдаг. Онцлогтой. За энэ уухаа хоёр багийн тоглолтын уухаа өөр хэллэгтэй байдаг. Нэгүгээр хэлэх юм бол одоо баг тамирчдын мэдрээсийн хүүтэнд хэсвэр хатуужил төлөвшил мөн одоо энэ их эсрэг багаас ирж байгаа тэр тактик алдуулах ухааг даван туулж өөрийгөө ялах төлөвшөх гэсэн онцлогуудыг оруулж өгдөг болохоор одоо ер нь эх хүний шамсыг сорсон юм онцлогтой спорт байгаа. За хангард клубын харваач. За Хинтээ аймгийн Батширийн сумын харьяат залуу харваач Үлзий одог харахад бэлэн болжээ. За энэ жилийн тэмцээнд хангард өвгөө гэдэг нэрээр баг тамирчид иж оролцож байгаа. За дараагийн хараач бол Хинтээ аймгийн Хэрлэн сумын оогоол Их хааны мэргэд клубын тамирчин спортын мастер Баяр Эрдэнэ 1-р ээлжийн сумыг харахад бэлэн болжээ. За 6 дээр бол хоёр багийн хоёр сур хашигч өөрийн багийн тамирчин харахад хоёр талтаа гарч сураа өрж хашдаг ийм дүрмтэй. Энэ жилийн тухайд Монголын Мэсэн сурын холбоо харвааны дүрмэнд өөрчлөлт оруулад одоо 6 дээрх чихний байршлыг урагшаага 50 см урагшаа уртлын хөтөлбөр рүү шахаж ойртуулж өгснөөр одоо харваашийн чадвар чансаа цэцгийг улам нарийн болгож өгсөн. Энэ жилийн нээлтийн харваанд бол тэргүүн байр 18 оноогоор тэргүүлж 17 оноогоор удах байрыг шалгарсан. Иймэрхүү үзүүлэлттэй. Ер нь бол харваачдын дэлхийн сургалтыг улам нэгтэршүүлэх, харвааны техникийг улам нарийн болгох зорилготойгоор өөрчлөгдсөн дүрм маань одоо үрдөнгөө өгж байна гэж ойлгож байгаа. За жоохон чанга гаргасан болоо да. Авчих юм да. Яг сайн хийх дээрээ хийгээд орвоосаа. Хараагаа ясаа хүчээр заа. За хангаар клубын багийн ахлагч Ам чулуу багийнхаа тамирчин зөвлөгөө өгж байна. За Орхон аймгийн харваач залуу харваач Нандин Эрдэнэ 1-р ээлжийн сумыг гаргахад бэлэн болжээ. За сайхан байна да. Шинэ залуу харваач одоо олон жил харагдсан харваач шиг туршлагатай сандарсан юм байхгүй. Одоо бусад тоглолтуудыг үзвэл энэ финалийн тоглолтын медалийн төлөөх тоглолтууд бол харваачдын сэтгэл зүй болоод
Дэв ялдар бүхэл зүйлийг бол маш мэдрэмжийг маш өндөр түвшинд байдаг. Чангарах, сандрах, яарах гэх мэт. Тэднийг ялаад давн туулж дийлж байж л одоо харваач хүний чадвар юм да. За одоо 6 дээр нийт 10 чих байна. За 2 багийн оноо тэнцүү 5 чих байгаа гэсэн үг. Аль төрүүлж 6 чих авсан баг хөрөл медаль буюу 3 дугаар байранд шалгах юм аа. За сайхан очсоо. За Хинтээ аймгийн Хэрлэн сумын уугуул Их хааны мэрэгд клубын тамирчин залуу харваач Мөнхбат 2-р ээжээс гарахад илмэлжээ. За сураад цохол гарч ин да. За дараагийн зогсоол харах 2 харваач бол Хангарт клубаас аймгийн цаарч спортын мастер Эрдэнэчир Цэцэг хааны мэрэгд клубаас спортын мастер Нэргүү нар харахад илмэлжээ. Нэргүү өөрөө За Нэргүү харваач маань ном сум урлаач Хинтээ аймагт ажиллаж амьдардаг ийм тамирчин байна. Одоо харваачдын маань гол хэрэгсэл ном сумыг одоо урлан гэдэг бол одоо бас энэ өв соёл тэгчдийн бас нэгэн хэсэг үнэтэй хөв нэмэр оруулдаг ийм харваач байна. За Нэргүү хаан Хинтээ аймгийн Баян хотог сумын хаяад мөн Их хааны мэрэгд клубын тамирчин. За сайхан болтлоо. Сайхан байна. Бууцыг сээжээр өгж байна. 2 баг ер нь тэнцүүхэн л явж шүү. За Хангард өвгөө багийн тамирчин аймгийн цэцэн харваач спортын мастер Эрдэнэчир маань Баян үлгийн аймгийн Ногоон нуур сумын уугуул. За сайхан онж байна да. За эзэгч та бүхэндээ бид энэхүү улсын авраг шалгуулах багийн финалийн тоглолтуудыг аль болох чадах чинээгээр хүрэхийг хичээлээ. Өсөн сүрийн харваа бол эдрээс тачгинж эхэлсэн өдрөөс эхэлж харваад сар шинийн 3 хүртэл харваад өндөрлөдөг ийм өвгдээсээс уламжлалтай харваа. Өдгөө спортын нэг төрөл болоод одоо бүтэн бүхий л өвлийн нэг үлрэлийн турш зохион байгуулагддаг. За ер нь 7 хоногийн 3 өдөр тасралтгүй тэмцээн болдог. За өг тэмцээний гол зорилго маань үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, харваач тамирчдын нийгмийн баталгаа асуудлыг шийдвэрлэх, шагналын санааг өндөр байлгах, ивент компани бүс байгууллагуудыг бас татан оруулж энэ хөгжлийн төлөө одоо бид бүхэн сэтгэл зүтгэл зорилго санаагаа нэгтгээд хичээнгүйлэн ажиллаж байгаа. Та бүхний минь санаачлаг шүүмж бид бүхэнд ажлын асар их туршлага зөвлөмж болж өгдгөө. Сайхан байна. За гол хавын магна онж байна да. Голын чихэндээ сайхан бууж байна.
За энэ хоёр харваач маань хангаард өвгөв багийн харваач Мөнхтөр Цэцэн хааны мэрэгд багийн төмөрчин ган төмөр нар цогцолд гарч ирсэн байна. Ган төмөр маань Баян-Улгийн аймгийн Уул Утхан тэнгэр зэвг холбооны харваач аймгийн цэцэн харваач спортын мастер Султаа. За Мөнхтөр маань одоо Баян-Улгийн аймгийн Алтан цогц сумын уугуул залуу харваач. Ийм хоёр харваач маань тоглож байна да. Царайны сайхан. За сайхан очсон. За хазгаас хальцах болчихлаа. За ингээд Анаа дэнцээ яваа. За ийхүү дөрмөөрөө бол хожигдож яваа тал дараагийн босон дөр магнаач хав төрүүлж харуун гэсэн үг. За өмнөх тэмцээн дээр хангард өвгөв баг магнаалж исэн болвол дараагийн эргэлтэн дээр Цэцэн хааны мэрэгд баг магнаалахар болжээ. За Хинтээ аймгийн Баян сумын уугуул их хааны мэрэгд клубын тамирчин аймгийн мэрэгэн спортын мастер Инх хамглан маань сайхан гонж байна да. За Инх хамглан маань одоо мөн ном сум урлаа шахтуу хоёр хоёулаа ном сум уралдаг ийм сайхан өвд хийсэн харваачд байна да. За хангард өвгөв багийн харваач, багийн ахлагч аймгийн мэрэгэн спортын мастер Ганчулуу маань игүүрэл тусмаа хазгаа харуулж байна да. За Ганчулуу маань бол Баян-Улгийн аймгийн Буян сумын уугуул Орхон аймгийн хангард спорт хороонд хариад иддэг. Мөсөн сурын аймгийн мэрэгэн спортын мастер Султаа. Тийм хараач байна. Ai. Ja, voor ons niet te veel. Ja, voor ons niet te veel. За зурхал дээр одоо 3 чих хөлдсөн. Тэгээ хаварч тийм үг байна. 3 чих хөлдсөн. Цэцэн хааны мэрэгд багийн 2 чих, хангард өвгөв багийн 1 чих хөлдсөн байна. За хангард өвгөв 2 чих авах нь бол хожлоо. Мөн Цэцэн хааны мэрэгд баг 3 чих авах юм бол хожлоо авнаа. За дуу хэр байгаа юм болоо. Лайв үзэж байгаа хүмүүс бас комент үлдээгээд байгаараа. Тайлбартаагаар хүргэх хичээж байгаа. Одоо тэмцээний процессыг шууд дамжуулахад аль болох техник технологиг сайжруулад шүүгчдийг дулаан ажлын байртаа мөн эфирийн байртаа болох гэдэг одоо бэлтгэл ажлаа
юмнуудаа бэлдээ дараагийн тэмцээн дээр улам сайжруулах хийх гээл бид бүх ажиллаж байна. За сайхан голтоо сумд авчлаа да. Чимрэн. За сая ангийн мэрэгэн анхуугийн мансам яг голын чихний оройд өгөрд авчих юм. За цэцэн хааны мэрэгд багийн тамирчин ангийн нэг тарав бач спортын мастер Дувсан дорж байна. Хэтргий зөөсөн болоо да. Хоёр чихний зайтал гарсан бай. За магийн ахлагч өөрөө сураа хашиж заавар зөвлөгөө өгж байгаа. За инхүү аймгийн мэрэгэн спортын мастер анхуу маань саяны чихийг онсноор үндсэндээ 15 чихээ өөрийн 15 чихээр цайж одоо зурхаан дээр үлдсэн хоёр чихийг нэгийг авснараа одоо хожил ирэх боломжийг бүрдүүлж өгч байна. За одоо хожигдож яваа баг бол нөгөө талын баг 15 чих аваа цайсан тохиолдолд хашдаг ийм дүрмтэй. Ерөнхийдөө бол хазгаа явж байгаа сумны чиглэлийг хөлийн улаар тавхаагаар сур хашигчийн одоо нүдний хурд авхаал самбаг гаргаж одоо чиглэлийн өөрчлөлт сурлуу чиглэж онуулах ийм процесс явагддаг. За энийг хашихад бол мөн гутлан сугалж тайлж тавихгүй илүү банз хурц зэргийн юмнуудыг хэрэглэхгүй зөвхөн харваач өөрийнхөө хөлийн тавхаагаар аюулгүй байдлаа хангаад одоо хашиж за сайхан очсон доо. Тэгэлгүй яах вэ? За зурхаа дээр ганцхан чихэллээ. За харваачдын маань бэлтгэл сургууль тэмцээнээс тэмцээний хоорондох ур чадвар улам нарийсж улам өндөр болж байгаа. За харваачд мөсөн сүрэн харуулдаг харваачд маань бол дөрмөө бол маш сайн мэдж байгаа. Дөрмийн талаар мэдэхгүй ойлголтгүй уухаан талаар мэдэхгүй ойлголтгүй хүмүүс олон байгаа учраас одоо хожигдож яваа тал бол зогсоол дээр партнерийг бол одоо сумыг алдуулах тактик буюу биеийг хүрхгүйгээр 1 метрийн зайнаас анхаарал сарниулах зорилгоор одоо агра гэж нэрлэдэг. Тим үйлдэлийг бол дөрмөн дээр сасгаж өгсөн зөвшөөрсөн байдаг. За зурхаа дээр хоёр харваач бол одоо бас мөн хоёр талаас нь сайхан хөлөө тавиад хашиж байна. За хөлийн тавхаан дээр очих юм бол гарандаа за сайхан очисоо. Халт цохиод гараагүй бол удаа чанарыг болж шиг боллоо. Уг нь бол сайхан галтаацсан. За өөрийнхөө 15 чихийг оноогоо цуглуулж галдаа хийсэн тохиолдолд эсрэг талын тамирчин зурхаа дээр ажилдаггүй. Одоо үндсэндээ нөгөө талын багийг боломж олгож найсгаар зайлшуулж өгдөг байх. За ер нь бол их л ойлгомжтой байна да. Эцсээ. Самд. Самд. Оёно. За 한가르 로고 багийн тамирчин цэрэн чимэг маань мэдвэ ээлжсэн юм харахад үдэн болжээ. Ой. За аграа орж байна да.
За Цэцэн хааны мэргэд багийн тамирчин аймгийн мэргэн спортын мастер гомб маань одоо хэдгээр хийжсэн юм гарах гэдэг юм байна. За энэ хүнийг онох юм бол оноо тэнцэхгүй товхлно. Товхлохтаа 5 чихэн дээр багийн тамирч тус үр нэг сум гаргаж хэн илүү онсон талыг хожлаа өгдөг. Ай! Таахан гахтай байна да. Хөдөлөө. Ой. За энийг онох юм бол хангаад өөгөө батсан доо. Яа да. Хальт цохол хазгаагүйгээ зогсчлаа. За ганц шихийг бол яг центр буюу гол өрд нь онохгүй бол одоо ингээд хажуу талд нь шахсан сур байхгүй учраас ер нь гарах магадлал маш бага. Энэ тохиолдолд одоо харваач маань яг л центр голд нь л онж байж чих маань цэх хоошоо өсөрч гардаг. Тэгэхгүй нэг 100-ны 30%, 40% болцоо халт цохих юм бол тэгээд хазгаагүйгээд ингээд чанаргүй болоод идэг. Ийм талтай. Тэгэхээр ганц сурыг харж байгаа хүнийг бол одоо тухайн үеийн тэмцээн дээр ганцын мэргэн гэж хүндэтгэж цолдог бас ийм хүмүүс байсан. За Цэцэн хааны мэргэд багийн тамирчин спортын мастер Багхүү эгээр ээжээсээ гаргахад бэлэн болжээ. За сайхан гарсан шүү. За асур ашигчийн хөлийн эсхийн дээрээс сум босож харагдаж байна. За манай энэ өвлийн спорт маань одоо бас эрүүл мэндийн салбарын бас нэгэн хэсэг гэж би хөвдөө ойлгож авдаг. Харваач тамирчийг дотроос нь одоо сэтгэл зүй, стресс мөн одоо бие бэлдэр, цэвэр агаар гэдэг бүхий л юмараа төлөвшил гэдэг ийм онцлогтой. Монголын Улсын холбооны ямар гомсолоос 9 сарын 2025 оны тэмцээний автомедалийн төлөө тоглолтын багийн агч нар самбараа хийгээд бэлтгэж байгаа. За тэгээд найз тасахгүй явах хэмжээний төлөө самбараа хийгээд бэлтгэж байгаа багууд. Багууд хурц хийгээд хийгээд найз хандж авсан байна. За найз тасах дэсийг явах хэмжээний төлөө самбараа зоож байгаа. За хангаар өг багийн тамирчин аймгийн мэргэн спортын мастер Туржи хоёрт хэлж ийсэн. За зурхаа дээр ажиллаж байгаа хоёр баг тамирчид магналж байгаа тал нь урт талын өтөвгний бүрэн бүтэн байдлыг хариуцж ажилладаг. Дагвар магналж байгаа баг гişүүд бол хойд өтөвгийг хариуцж ажилладаг. Бас ийм хуваарлаж ажиллаа хуваарлаж ажилладаг гэсэн үг ээ. За энэ очсон доо. Ай. Баргал дүүрчүүдээ. За дараагийн зогсоолд гарч ирэх хоёр тамирчин маань хангаар өг багийн тамирчин Аян үлгийн аймгийн Бугал сумын уугуул спортын мастер Чимэд орж. За дараагийн дагвар тамирчин маань Цэцэн хааны мэргэд багийн тамирчин залуу харваач Баяр магнаа нар харах бэлмэржээ. Саасан.
За хангаар өвгөгийн тамирчин. Спортын мастер Чимэл оржи. Нэгдүгээр ээлжийн сумыг харьяа. За харамж юм да. За байран дээрээс буюу 45 метрийн зайнаас нэг чихийг хэрвдээ онохгүй бол дараагийн мэрэг үе буюу одоо магна харваш ээж харвахта урагшаа 25 метрийн зай руу артаж 25 метрээс харвдаг. За одоогоор бол багт бол одоо нийт нэг багт 10 тамирчин тоглоно. Хоёр багийн 20 тамирчин тоглодог гэсэн үг. Эцэг ангижтэй гэрүү юу аа? За дараагийн зогсоол гарч ирэх хоёр тамирчин маань Хинтээ аймгийн Хэлбэн сумын уугуул спортын дэд мастер Билэг Лэмбэрл мөн хангард өвгөө багийн тамирчин спортын мастер Цэрэн тогтох нар гарч иржээ. Бана. $10 юм ярьсан. Дөрөв чинь юу вэ? Дөрөв чинь хөл өссөн шүү. Дараагийн шууд таслахгүй юу? Шууд одоо юун дээр очив? Одоо нэг цаас бүх явсан юм. Батарей гайгүй юу? Тэгээд нэг юм байсан шүү дээ. Тайлбарлаарай. Сая онцлоо. За аль баг онсон байх юм. Танах аль. За Хинтээ аймгийн Цэцэн хааны нэг багийн тамирчин маань ганцтай онсноор хоёр баг оноо хэмцэж одоо 5 чихэн дээр тавхаарваа явагдана. Багийн тамирчид нэг сум гаргана. За ингээд оноо хэмцсэн дагуур сумаараа хоёрын шийдвэрлэдэг байгаа. За одоо том болчихсон. Тус тавхаарваа. Нэ. Ирсэн. За тэмцээн маань үргэлж байна. Товхоор үргэлжилж байна. Баялгийн аймгийн уугуул хангард спорт хороо хангард багийн ахлагч Ган Чулуун аймгийн мэргийн спортын мастер Үндэсний сувын Гарамгаа Харваач Ган Чулуун харах гэж байна. Манай харваач нар ер нь бүгдээрээ мэднэ. За сайхан онжээ. Ган Чулуун одоо аймгийн мэргийн спортын мастер маань бүх сураар одоо жигэл хичээлдэг. Одоо монголчууд харваачд дундаа одоо Ган Чулуун бол нэлээд одоо ясны сайн харваач гэдгийг одоо бүгд мэдж байгаа. За дараашаа харваач маань инхан бол аймгийн мэргийн спортын мастер Үндэсний сувын спортын мастер аймгийн мэргэн. За онжээ аргагүй одоо магнаа онохгүй өөр хин онох уу?
За одоо 5 харван дээр бол магналж байгаа баг ихлээр магналаад явна. Одоо хангаар өв багийн тамирчин аймгийн мэрэгэн спортын мастер Ганхүү. За голын магнаж ихэн дээр сайхан онж байна да. Техникч одоо супер байна. Өөртөө ихтэй сайхан харуулж байна. За Цэцэн хааны мэрэгд багийн тамирчин аймгийн нягт харваач спортын мастер Лувсан дорж маань. За тавхныхаа самыг гаргахад үлэн болж. Хазаар өчтэй та. За дараагийн хоёр харваач. Хангард өвгөө багийн тамирчин. Цэрэн чимэд. Цэцэн хааны мэрэгд багийн тамирчин. Аймгийн мэрэгэн спортын мастер. Гомбнаар засаад гарч иржээ. За хангардаас гарч. За хонж байна да. За хангард бол ер нь сүүлийн 3 тоглолтын туршил байнгын тоглолтод явж байна да. Энийн уртлын тоглолтод бол мөнх цаслын цэг бас цэс багтаас товхолсон. Ер нь бол баг тамирчдын бэлтгэл сургуульд их чамбаарсан байна. Нээлтийн харваа гэтэл оноо маш өндөр байна. Улсын авраг гэж хүртэл одоо овоо хэдэн тэмцээн хийгдэх баг. Энэ олон тэмцээнүүд болоод ирэхэд улам чанаржаал, улам алдаа багсаал, улам нэгтрэх баг та. Одоо ингээд нээлтийн харваанаас хойшоо харваанд оролцож байгаа харваачид бол ер нь биенийхэн жавар, сэтгэлийнхэн жавар бүх юм нарилцсан байдаг. Нэг холбоо. За сурын спорт гэдэг бол эр хүний төлөвшил, төсвөр төвчээр өөртөөгөө ярих, тооцоолон бодох чадвар, стратеги боловсруулах чадвар гэдэг асар олон зүйлүүд дээр одоо нөлөөлдөг, төвлөрдөг, яслагдаг мэдрэмж өндөртэй. Одоо нэг үгээр хэлэх юм бол номсон бол эрт дээр үед бол айлданы зэвсэг байгаад удаагаар нь ан нурын зэвсэг болоод одоо ингээд спортын нэгэн төрлийн хэрэглэл болоод за сайхан онж байна да. Тох гарцсан. За манай мөсөн сурын өөрийнх нь дотоод одоо хөгжлийнхаа явцад бол энэ 1000 жилийн түүхийнхаа 1000 гаруй жилийнхаа түүхийнхаа явцад бол бие биенээ шүүж дүгнэх нь одоо маш нарийн нандин соёл үс тогтсон үр дэдс юм сайхан өв байгаа. Баярлалаа. Одоо ийм сайхан сурын спорт болон хөгжиж байна. Цаашдаа бол одоо олон улсын холбоо байгуулахад зорж байгаа энэ холбооныхан маань маш их идэх шарамт гарган ажиллаж байна. За ингээд одоо хэдүүлээ харъя л да тийм ээ. Энэ их цастай явартай энэ өдрүүдэд энэ ирчүүд хүүхдэд л одоо ингээ хөөрөн баясаж сэтгэлийн их цэнгэл идэж байгааг та бүхэн маань харж байгаа. Годоос маш л би өөрөө бас харваач хүнийхээ хувьд маш нарийн нандин одоо тийм тохиргоо дотоод зүрх сэтгэлийн ертөнцийн зөвхөн харахад ингээд гадаа татаа харуулж байгаа юм шиг боловч тэр дотоод мэдрэмж тэр хойд гар урд гар заа өстөө сайхан багта хэрэг болсон оноо авчирч байна. За тэгээд нийтдээ 5 суранд 10 гарааны 15 тамирчин маань бүгд харваж тэгээд онооныхоо нийлбэрээр хэн нь илүү вэ гэдгээр одоо ингэ шалгаруулдаг. Ийм их боломжтой. За энэ спорт мөсөн сурын харваа гэдэг энэ спорт маань өргөн дэлгэр хөгжиж байгаа. Гол шалтгаан нь бол энэ холбооны удирдлагууд маш сайн идэвхтэй чамаалтай ажиллаж байгаагийн үр нөлөө гэж хэлж болно. За улсын хорвоо гэх юм уу, улсаас гэх юм уу, бусад байгууллагуудаас ямар нэгэн дэм тус байхгүйгээр зөвхөн өөрсдийн хүч хөдөлмөрөөр энэ манай холбооны ерөнхийлөгч гомдорж, нарийн бичиг буян нэмэх гэх мэт гайхалтай хичээл зүтгэлтэй залуучууд өөрсдөө зориулсны үр дүнд одоо энэ холбоогоо сайхан авч явж байгаа. За өнөөдөр энэ Ухаан дуу зурхай дээр энэ сайхан олон ирчүүдийн
хайда хадаж онооны уухай хадаж одоо олныг сайхан тэнгүүлж байна. Ерөнхийдөө бол өсөн сур маань одоо ардын уламжилт өв байснаа цаашаа улам хөгжиж нарийн мэрэгжлийн хэмжээнд хүрч магналиг, дээдлиг хэмээх 1-2 дугаар мэрэгжлийн баг тамирчдаас бүрдсэн лигүүд одоо бий болгож чадсан юм бахтам сайхан амжилттай байгаа. Тэгээ энэ амжилт маань болохоор одоо ерөөсөө тамирчдыг одоо мэрэгжлийн төвшин гэж хөгжүүлэх, мэрэгжлийн дасгалжуулагчдыг төрүүлэх, мэрэгжлийн шүүгчдийг төрүүлэх ийм одоо зорилготой одоо ингэж ажиллаж байгаа. Ерөнхийдөө тамирчид маань одоо ажлаа хийнгээ сайн дураараа харвдаг байсан бол одоо мэрэгжлийн лигүүд гарч ирснээр мэрэгжлийн тамирчин бол түүнээсээ өөрийгөө олон улсын холбоо байгуулах юм бол цаашлаа салбар холбоод Индия, Герман, Бурят, Хава, Кыргыз, Казахстан гэх холбоодод байгуулах юм бол цаашдаа энэ маань одоо легоноор тамирчдыг хөтлөө одоо сасан мөнгөний НБА-с, НБА-с, Армгийн лиг шиг одоо ингэж одоо легоноруудыг одоо арилжаад бидний амьдралд нь одоо ашиглаж өгдөг. Ийм сайхан боломжтой болж байна. Тэгээ энэхүү одоо өнөөдөр улсын аврал шалралт тэмцээнээс Магнай лигийн дээд лигийн эрх болгож байгаа. Одоо энэ багуудыг мэрэгжлийн түвшинд өрсөлдүүлэх хэмжээнд явж байгаа. За энэ лист байна уу? Чөө. За энэ хаанх нь хэдтэй явж байна. За энэ сомбрын ард яваад байна шүү. За одоогийн байдлаар Сэцэн хааны мэргэд 4 хангард маань одоо 6 хоноотой явж байгаа юм байна. Одоо хэдэн харваач үлдсэн? 3 харваач харуулж байж одоо шийдэгдэх юм байна. Одоо хараахан хийлэгдээгүй байна. За одоо Сэцэн хааны мэргэд одоо илүү онох шаардлагатай. За хэрэг сая хангард маань 2 оноо одоо авчих юм бол ерөнхийдөө 3 дугаар байр буюу хөрөл медалийн болцол хангах нэ. За энэ сумыг бол ялгүй хазгаа явуулчлаа. За ингээд Сэцэн хааны мэргэд багт одоо боломж гарч ирж байна. За ингээд өнөөдөр улсын аврал шалралт тэмцээний 1-2 дугаар байрын шалгарсан тамирчин Магнай лигт оролцох 10 багийн 2 багаар шалгарх нь. За 3-аас 6 дугаар байранд орж байгаа 4 баг бол дээд лиг ирэх авж байгаа ийм хариуцлагатай тоглолтууд болж байна. За Сэцэн хааны мэргэдийн энэ харваач маань одоо сумаа сайхан онож багтаа хэрэгтэй 1 оног авчирлаа. За хангардаас юм байна. Одоо нэр нь хийсэл байхгүй нэ. Хангардын харваач сумаа сайхан онсон байна. За ангийн цэцэн харуулж спортын мастер Эрдэнэ очир сумаар тавилаа. За өтөг зөглөө. За спортын мастер нэргүй. За хариуцлагатай чухал оноог багтаа авчирх нь үгүй юу бүгдээрээ. Авцгаая. За энэхүү Сэцэн хааны мэргэд 5 оноотой хангард баг 6 оноотойгоор одоо 5 хошуучилж байгаа. За нэргүй энэ хариуцлагатай оноог авч чадах юм бол 2 багийн тохны оноо тэнцэх нь. Хайда. За 6 оноо тавсаа. За нэрийн дуудаад бий жоох юм. За сая нэргүй мастер маань тавхны сумыг онж байна да. За дараагийн 2 харваач хангард өвгөө багийн харваач залуу харваач мөнх төр маань тавхны сум гарахад бэлэн болсон байна. За дагвар за сайхан онж байна да. За доор уухай чангараад явчлаа. Ер нь
ажил нэгтэлдээ шийдэж байгаа бол эдээд гэж бодож байна. За цэцэг хааны мэрэгд багийн тамирчин аймгийн цэцэг харваач спортын мас андаврын сум гарлаа. За голын магнаа сайхан хонж байна да. Ан манд Анагаа шалгаж. Долоо. хэд болсон юм аа? Долоо. За ийхүү товхорвон дээр долоо оногоор дахин тэнцлээ. За одоо ийхүү дагвар сумаар хожиж шилдэн. Дагвар сумн дээр бол багийн гишүүдийн дараалал тоглохгүй. Аль цэцэн аль мэрэгэн харваашаа татан гаргаж байна. Мөн сэлгэн сууж байгаа тамирчин оролцож харуулж боллоо гэсэн юм төрөмтэй байдаг. За одоо хэн цэцэн бэ гэдгээ шалгадвал шийдвэрлэх тоглолт хийх байна. Одоо дагвар сум дээр барыг хожиж шийдэх баха. Хоёр багийн тоглолт бол ширүүн өсөлтөнтэй боллоо. За тэгээд баг тамирч хоёр багтаа амжилт хүсье. За одоо самбар босох тодорхой хэмжээний хугацаа орно. За тэр юм шиг. За тоглож байгаа хүмүүсийн юмнаас за энэ улсын авраг шалралт тэмцээний маань алсын зорилго бол энэ багаас тэмцээнээс 1-2 дугаар байранд тоглосон тодорсон багууд Магна лиг буюу 1-р тойргийн лигийн тоглолтод орох эрхийн бичиг авж байгаа. Мөн 3-аас 6 дугаар байранд орсон дөрвөн баг маань дээд лиг буюу 2 дугаар тойргийн тоглолтын эрх авна гэсэн. Одоо лигийн тоглолтыг бол бид жил болгон 100 сая төгрөгийн шанглын сантаагаар зохион байгуулдаг. За энэ хүү лигийн тоглолт маань одоо мөн энэ жил энэ хоёр баг маань сайхан гүйцэтгээд их орноор даамын цацуулаад ёслол төгөлдөр сайхан албатай төлөв. энэ хоёр баг маань бол одоо 3-4 дугаар байранд шалгарс лигийнхаа эрхийг авцсан гэсэн үг. 3 дугаар байрны төлөө тоглож байна. За улсын аврах шалгаруулах тэмцээн маань бол 3 дугаар тойргийн тоглолт гэж ойлгож байна. Лиг маань одоо мэрэгжлийн шигшээ багуудын одоо шалгарч очиж өндөр шагналын сантаа тэмцээн болдог. Жилдээ улирлдаа нэгхэн удаа зохион байгуулдаг ийм тэмцээн байгаа. За 2026 оны 2026 оны жохоо улсын авраг шалгаруулах тэмцээн маань одоо энэ жил Өмнөгов аймагт зохион байгуулалтаар тов гарсан, хуваар гарсан. 2026 оны улсын авраг шалгаруулах багаас мөн адилхан 2027 оны лигт тоглох эрхийг мөн энэ холбог системээр зохион байгуулж яг адилхан 1-2 дугаар байрны дээд лиг рүүгээ орж 3-аас 6 дугаар байрны 2 дугаар тойргийнхоо лигт ордог. Ийм дүрмтэй, ийм тогтолцоотой ажиллаж байна. Мөр хурдан гарч байна. За сайхан очиж байна да. За онж байна да. Цэцэн хааны мэрэгд тэндээ болов. За сая аграны талаар ярилж байна. Агра бол тэмцээний эхний тоглолт буюу товх гарахгүй шууд шийдвэрлэж байгаа тохиолдолд агирдаг. Тавхан дээр агирдаггүй, дагвар сумн дээр агирдаггүй. Ийм дүрмтэй. Одоо дагвар сум бол хэн илүү цэцэн, хэн илүү сайн харваач вэ? Энэ багийн шилдүүд нь л одоо гарч иж харуулж байгаа гэж ойлгож байна. Тэрнээс биш одоо самбар дээр бол нэг дээр бичигдсэн хүн
6 дээр босож харуулж болохгүй. Тавхгүй юу? Эхний ээлжийн тоглолтод бол яг нэрсийнхаа дараалалаар дараалж харуулдаг. Хэрвээ дараал солигдохгүй юу? Тийм тохиолдолд тухайн алдаа гаргасан багийн тухайн Хорватийн оноо 1 оноогоор нойлддог юм билээ байгаа. За хангар дэвгүүгийн хүмүүс чинь. Агур сүмнийхаа тухайг. За хараа үзэх юм. За эцэг хааны мэрэгд багийн нэмэрч маань одоо агур сумаа хэрхэн харуулахыг бүгдээрээ үзэж сонирх ёо. Ажид иржээ. За ийхүү 2025 оны Улсын аврах шалралт тэмцээнд хүрэл медалийн төлөө 3 дугаар байранд Хинтээ аймгийн Цэцэн хааны мэрэгд баг шалгарлаа. Одоогаар нь Улсын аймгийн хангар өвгөг баг 4-р байранд шалгарч байна. Ийхүү энэ хоёр баг маань дэд лиг буюу 2-р тойргийн тоглолтод 2026 онд тоглож байгаа. Алтан медалийн төлөө тоглолт явагдана. Алтан медалийн төлөө бол Баян хөлгийн аймгийн Булган сумын мөнх цасны цэц баг мөнх цасны цэц 2-р баг. Баян хөлгийн аймгийн баг тамирчид. За баян медалийн төлөө тоглоо. За заавыг одоо таслахгүйгээр та бүхэнд хүрхийг эрмэлзэн. Гадаа хүйтэн байна. Цаг агаар атраа бэрх цацх гэх эрсдүүд бас байгаа. Аль болох та бүхэндээ зааваа таслахгүй хүрхийг хичээнэ. Үзэгч та бүхэн тухсан сууж үзнэ. Канадын алтан медалийн төлөө тоглолтоо. За ийхүү багууд маань одоо тэмцээнд хэлдэ 6 дээр баяр хүргэхээр Дөрөвдүгээр медаль шүү. Таамаг яс үзэх гээд медаль нь гэж хэлсэн. Чанга үзэх гэж одоо медаль байгаа юм. Дөрөвдүгээр медаль. Хасгийн таваатах. За та тайлбар яваа. Эхнээс нь одоо энэ ингээд тэр тариг мариг юу гэдэг те? За ийхүү одоо хоёр баг маань самбраа нийлээд, оноогоо нийлээд за сур өрөх процесс маань хоёр багийн тамирчид маань сур өрөсөд хоёр тамирчдыг одоо дургай тоглож байгаа дурн. За багийн ахлагчтай, дасгалжуулагчтай, сур өрөстэй ийм бүлгүүнээр хагуулж тэмцээнд оролцдог байгаа. За мөсөө сайхан зүрдээ магнаалж байгаа та дуртaalынхаа өтгөгийг сайхан засаа дагуур магнаа хойдлынхаа өтгөгийг сайхан засаа явна шүү. Тэмцээндээ шууд дамжуулт Монгол орон даяар шууд дамжуулт явж байгаа. Айстаа сайхан
Монгол Улсын иргэн хэлж шалтгаалсан. Аюулгүй бол хоёрын Мастер амжи хэлбэр бас юм жоо. Мөнх тосны цэц багт хоёрыг хүргэн. Усын авраг шалгаруулах тэмцээнд Магнат хойргийн 1-р тойргийн тэмцээнд эрх авах авсан 2 баг маань алтан медалийн төлөө тоглоход бэлэн болсон байна. Та бүхэн минь одоо Монгол орон даяар нийт өнцөг болбол суугаа мөсөн сурыг сонирхогчдод та бүхнийг дэмжигч гишүүд гэр бүлээрээ халуун дулаан гэрээсээ бас үзэх боломжийг бүрдүүлээд бид бүхэн шууд дамжуулалт хийж байгаа. За тэгээд тэмцээнд оролцож байгаа баг тамирчид ёс зүйтэй, дэг жаягтай, журамтай, журмын дагуу сайхан хүндэтгэлтэй тэмцээнд оролцоороо 2 багтаа амжилт хүсье. Маш одоо их үзүүштэй сайхан үйл явдал болж байна. 2 баг одоо ингээд бие биендээ гар барин мэдчилж байгаа. Эвдээ сайхан наадыг эр бирээ үзье. Мэрэг зэгстэй шалгая гэсэн одоо тий жилдээ нэг уулздаг. Энэ сайхан уулзалтанд далс холоос дөрж ирээд ингээд сайхан оролцож байна. За тэгээд За ийхүү 2025 оны улсын авраг шалгаруулах баг буюу Магнат хойргийн тэмцээнд эрхээ авсан 2 баг маань алтан медалийн төлөө тоглолт эхэлж байна. За дөрмийн дагуу улсын цолтой ахлах цолтой хүнээс магнаалж харагдаг. За Монгол улсын мэрэгэн энх төвшин маань одоо харахад бэлэн болсон байна. Яй, зэдэст орж байна. За уртаны өсөөгийг сэтгсэн тохиолдолд бол оноо тооцдог. Уртаны түүхэнд сум хүрээд сур тусаад хоошоо гарсан ч гэсэн оноо тооцдог.
Уртааны өтөг бол үндсэндээ бол сумны чанарыг шалгаж байгаа ийм зорилттой хойтолын өтөг бол оног мөн бишийн баталгаажуулах үүрэгтэйгээр саад болгож ингэж босгосон байдаг. За голын чих маань бол 350-аас 450 грамын хоорондох жинтэй сураар зангидж хийсэн тийм чих байгаа. За сумны стандарт бол насан туршид бол 120 грамаас дээш грамтай сумаар харуун. За Явж явахтай ярив. Англи хараач спортын мастер. Ахаги. Энэ дэмжээ маань хэвээ. Мөнгөсөсний хис 2 багийн магна хийсэн. Агийн хатсан. Хинтэд оролцож байгаа сая. Эдгээр ээжийн сумаа сайхан болсон юм байна. Өөрөөсөө За Баян-Улгийн аймгийн Булган сумын уугуул аймгийн нэг тарваач спортын мастер Батагийн Мэмжавын 2-р ээлжийн сумыг хэрхэн гарахыг үзэн сонирхъё. За та бүхэн маань лайва шеэрлээд пэйжээ дагаад дараагийн тэмцээнүүдийн мэдээллийг цаг тухайн үед цаг алдалгүй үзэж байгаараа. Бид бүхэн өвлийн нэг өдрийн 100 хоногийн тэмцээн уралдааныг Монголын Мөсөн сүрэн холбооны албан ёсны пэйж болсаар бичний форматаар шууд дамжуулж хийж мэдээлэл хүмүүстээ хэлдэг. Ийм уламжлалт тогтоод 3 төсөлийнхээ нүүрэж байна. За үндэсний хөвцөлийг түгээн дэлгэрүүлэгч Малчин Дэлгистэй хамтарч жил болгоно уламжлалт мастеруудын харваа зохион байгуулдаг 2025 он буюу өнгөрсөн өглөөс эхлээд магна тойрог, дээд тойрог гээд 100 сая төгрөгийн шагналын сантаа лигийн тэмцээнүүдийг бас улсын авраг шалгаруулах багаас шигшиж шалгаруулж авсан. За лигээс бол мөн ялгаагүй 19-р байранд унсан багууд 2-р тойрогоос улсын авраг руу орж ирэх. Дээд тойрогоос алтан мөнгө медаль авсан багууд 1-р тойрог буюу магна тойрогийнхоо ирэх авах гэж дотроо бас зохицуулт хийж өгсөн байгаа. Тэгэхээр яахын чаргагүй магна тойрог, дээд тойрог, магна тойрогт шилдэг баг тамирчид маань оролцдог гэж ойлгож байна. За сайхан гарсандаа огно. За оройгийн цахиал өнгөрж байна да. Арай жоохон авуудаа. За Баян-Улгийн Ховд аймгийн Булган сумын уугуул мөнгө састын цэс багийн харваач спортын мастер Аюун Шавын очих маань тоор харвчих юм да. За энэ хоёр баг маань ерөнхийдөө бол хоёулаа Баян-Улгийн аймгийн харьяалтай юм хоёр баг байна. За их зөөлөн тоглолт эхэлж байна. 50 байна. За Баян-Улгийн аймгийн Буян сумын уугуул Өлгийн хөгжлийн төлөө сангийн харваач Мөсөн сүрийн спортын мастер Тавхагийн галхуу маань 2-р ээлжийн сумыг гаргахад бэлмэлжээ. За манай Баян-Улгийн аймаг бол харваачаараа бол харвааны бүхий л төрлийн спортод өндөр амжилттай энэ жил гэхэд үндэсний их сурын төрийн их баяр наадамд Баян-Улгийн аймгаас шин золтон хүрэл туяа маань төрүүлж улсын мэрэгэн хэмээх хүндэт цолыг
хүртсэн. За өнөөдөр мөн одоо Харвачдын нэгдсэн холбооноос зохион байгуулж шинжилгээ арга хэмжээ болж байгаа. Мөсөн сүрийн улсын авраг шалгуур тэмцээн энэ хоёр одоо хамт явж байгаа. За мөн саяхан Харваад буудаг мөсөн сүрийн улсын мэргэн инх төвшин маань оны эрхийн мэргэн одоо Шилдэг Харвашийн эзэн болсон. За ханаад авчлаа да. За дараагийн Харвач бол одоо Баян-Улгийн аймгийн Буянт сумын уугуул Баян-Улгийн аймгийн цагдаагийн газрын Баян-Улгийн багийн Харвач спортын мастер Жаргал сайхны инх сарвал за дагвар магнаны багаас буюу мөнх састын цэц багаас Дархан ууд аймгийн Ховд аймгийн Булган сумын уугуул спортын мастер Сайн эрийн Нэнхот нар зогсоод гарч ирсэн байна. Сэлэнгийн загнуулсан амьд цаавд барьсан юм. За Баян-Улгийн аймгийн баг маань инх сарвал маань одоо сая нээлтийн Харванд 17 оноогоор спортын мастер цолныг болж жинхэнэ хангасан будаг хангасан шинэ мастер байна. Сураад цохол гарч байна да. Энэ өөр масаад юм биш. За Ховд аймгийн Булган сумын уугуул спортын мастер Сайн эрийн Нэнхот нэгдүгээр эзэн сумыг хэрхэн аргахыг харъя. За сая бол ганцын мэрэгэн нэг чихийг авч багтаа одоо хожил боломжийг бүрдүүлсэн өмнөх ангарт клубтай тоглосон тэмцээн дээр. За шингэн мастер маань одоо хэрхэн харахыг үзэн сонирхъё. Аронаа гэдэг. За сайхан голтой хэмжээндээ за дараагийн хоёр Харвач бол Баян-Улгийн аймгийн Бугал сумын уугуул ерөнхий боловсролын 2-р сургуулийн Баян-Улгийн багийн Харвач аймгийн мэргэн спортын мастер Швхбаатарын Сарвал Эрдэнэ мөн мөнх састын цэц багаас Дархан ууд аймгийн Шарын гол сумын уугуул Сүлд спорт хороо мөнх цастын цэц багийн Харвач Монгол улсын цэцэн Харвач спортын мастер Дэмбэрэл оржийн мөнх сайхан нар харуухад бэлэн болсон байна. За үзэгчид маань дуу хэр байна? Комент үлдээгээд байгаараа. За Сарвал Эрдэнэ маань нэгдүгээр сан бүтэж байх юм аа. Ер нь бол Магнат хойргийн ирэх авсан гэдэг одоо Харвачд маань жоохон уужирсан болоо да.
тэгсэн хэдий болов шүү дээ алтан медалийн төлөөх тоглолт гэдэг тоглолт маань одоо маш алтан медалийн төлөө тоглож байна. Хонтоо. Энэ юу? Тавд орсон юу ч байхгүй мó? Асууж явахгүй. За, улсын цэцэг харваач. Спортын мастер. Тэргүү. Дэмбэрэлд оржи мөнгө сайхан маань. Нэгдүгээр ээлжсэн маа сайхан онж байна да. За, Баян-Улгийн аймгийн багийн тамирчин аймгийн мэргэн спортын мастер Сүхбаатарын Сарвал Эрдэнэ 2-р ээлжийн сумыг гаргалаа. За бас л залиастаа орлоо доо өтөг сэтлэл орчлоо. Оноо тооцсонгүй. Арга жоохон нэмбэл ямар байд юм бол доо. Эхний сум бас дутаж харагдсан. За Монгол Улсын цэцэг харваач спортын мастер Дэмбэрэл оржийн мөнгө сайхны 2-р ээлжийн сумыг үзэж сонирхъё. За сайхан нэгтэлсэн. Сайхан байна. За. За Баян-Улгийн Булган сумын гол улсын нэг харваач нээлтийн харвааны суваа харвааны тэргүүн байрын эзэн Ямрынжавын алтан гэрэл одоо бас нутгийн залуусаа дэмжиж хөндлөнгөөс дэмжиж оролцож байна. За дараагийн зогсоод гарч ирсэн хоёр харваач Баян-Улгийн аймгийн Бугад сумын угуул Баян-Улгийн багийн харваач аймгийн Ахлуур харваач спортын мастер Кагвата өгтөө Бацая маань нэгдүгээр ээлжийн сумыг гаргалаа. За өтөж байх юм бас. За мөн дагвар магнад Баян-Улгийн аймгийн Булган сумын угуул Сэлэнг аймгийн Баянгол сумын харьяа спортын мастер Бастин Даланта нэгдүгээр ээлжийн сумыг гаргахад бэлмэлжээ. За сайхан онж байна да. За Кагватын Бацая маань өнөөдөр бас шинэхэн спортын мастер солныхоо тэмдгийг гардаж авсан. За сайхан байна да. За спортын мастер Бастин Далантагийн нэгдүгээр ээлжийн сумыг харьяа. За нэгдгсэн бол маш сайн хяналттай гаргасан. Техник бол одоо маш нэгт байна. За зурхаа дээр ажиллаж байгаа багийн гишүүд уухалаад харамсан сурмын хормоолж авъя гэд хормоогоо тусч байна да. За сайхан онж байна да. За одоо энийг нэгөө 2 онснороо багта 2 оног авчирлаа. За дараагийн хоёр тамирчин маань Баян-Улгийн аймгийн багаас Баян-Улгийн аймгийн Бугад сумын угуул өндөр сэнгэл хайрхан компани Баян-Улгийн аймгийн багийн харваач Жанчивд орж өгтөө Даваахүү спортын дэд мастер салтоогоор одоо энэхүү тэмцээнд босч байна. Орж байна. Нэг. За, дуу сонсогч нь үзэгчтэй. Халаас явчихсан шүү дээ. Ой дөрж байна.
Эдгээр арга байна. За мөнх цусны цэцгээс Баян-Улгийн аймгийн Булган сумын уугуул спортын мастер инх тавны одгэрл эдгээр ээлжийн сумыг харах үед Модон бэлмэрчээ. та хол зогс та. Хол зогсоо яг та. За дүүн. За нэгдүгээр ээлжийн сум. За сайнарсаа. Өглөө даваа гараа явчихлаа та. Баян-Улгийн аймгийн Булган сумын уугуул өндөр тэнгис хайрхан компани хараач. Спортын дэд мастер. Тууна. Хоёрдугаар ээлжийн сумыг харъя. Тууна. Туу бичээрээ дор. Ойрхон мосгор шүү дээ. Та хол байж шүү. За ер нь энэ тэмцэл явж байгаа хоёр баг. Алтууд Тууна. Бахуу гэж биччихэ. Энэ нөгөө юу н тод биш юм. дуу зүгээр байна гэж байна. За одгөрл маань хоёр дахь сум амжилттай сайхан ондоо. Яа. Баян-Улгийн аймгийн багаас Баян-Улгийн аймгийн Булган сумын уугуул хотоодын зэргийн сургуулийн Баян-Улгийн багийн харваач спортын мастер мөнх төрийн эрх үеийн гарч ирсэн байна. За дагвар магнад Баян-Улгийн аймгийн Булган сумын уугуул залуу харваач Ганбатын Нарманд нар за нэг нутгийн хоёр багт өөр багт одоо Цэсмэргнээс орохоор орсон байна да. За мөнх цусны цэцэг баг маань одоо нэгдүгээр баг нь өнгөрсөн жилийн магна тойрогт эрхээ авсан. За хоёрдугаар багийн хүү одоо магна тойрогт мөн эрхээ авснаар энэ жилийн 2026 оны магна тойрогт Баян-Улгийн аймгийн Булган сумын хоёр баг ингээд орж ирж байна. За магна тойрогт орж ирснээрээ чангалын сан өндөр мэрэгжлийн түвшинд харвах. За харваачдын нийгмийн баталгаа одоо нэг үгээр хэлэх юм бол Айда! Өндөр баталгаа болоод идэх шиг мөн энэ өвлийн спортоор хичээлснээр асууд амьдрал том юм болох юм болов уу гэдэг үгнээс үлдээ архан зүйл зохион байгуулалт илүү санаачтай гаргаж юуны гэж бүс байгуулалт ахын олооч урайлж өсөлтөө бүгд хэлж яваа. Бидний ажил үйлсийг дэмжиж ажилладаг харваачд юуны компаниуд ордоныхоо нэрээс айстагаас арьсан болчихсон. За Баян-Улгийн аймгийн Булган сумын уугуул залуу харваач на Ганбатын Нарманд хоёр дахь сумаа гаргалаа. За хамарч хийг сайхан онж байна да. За асуултууд гарцсангүй дээ. Дуртай. За дараагийн хоёр харваач Баян-Улгийн багийн харваач Баян-Улгийн аймгийн Буянт сумын уугуул технологийн сургууль Баян-Улгийн багийн харваач залуу харваач Галхуугийн Добуу Баян-Улгийн аймгийн Булган сумын уугуул спортын мастер мөнх төрийн их 50 нар гарч ирсэн байна. За Добуугийн сум сайхан голтой онж байна да. Баноник. Сайн асуураад өгчлээ. Манай хэд хэдэн асуулт тавьж байна?
10 тийм бай. За одоогийн байдлаар 9 дэх осоо босч байна. 9 дэх осооны байдлаар бол хоёр багийн тоглолт Мөнх цасны цэс 10 оноотой Баян-Үйлгийн аймгийн баг 7 оноотойгоор тэмцээнийг үргэлжлүүлж байна. За Добугийн сум сайхан болчлоо доо. За ихтэй мөнхтөрийн ихтэй маань одоо 1-р сумыг бол сураад давуулсан. Одоо алдаага засаад нягтар шарвах баха. За сайхан байна да. Яста алдаага заслаа тийм ээ. Алдаага заслаа да. За энэ хоёр дүүч солигдож байгаа хооронд. За ерөнхийдөө бол одоо ингээд улсын аврал шаргах төвчнээс Магнай лигийн эрх аваа дээшээ дэвшиж тоглоно гэдэг чинь бол өөр маш их хариуцлага ирж байна. Тэгээд ивент итгэж бүс компаниудыг рекламдаж тэрнийхээ хэрээр одоо ингээд цэцлэн одоо хувийн сахилга баттай бэлтгэлээ сайн базааж маш их нэр төр хариуцлагын тэмцээн болж байна шүү. Тэгж. Одоо за манай одоо Баян-Үйлгийн аймгийн багаас Баян-Үйлгийн аймгийн Бугал сумын харьяат Баян-Үйлгийн багийн харваач залуу харваач төр Баян-Үйлгийн аймгийн Буян сумын уугуул ерөнхий боловсролын 2-р сургуулийн харваач залуу харваач Мичрийн төртөлг маань 1-р ээлжийн сумыг одоо дутааж байна. За мөн Мөнх цасны цэс багаас Баян-Үйлгийн аймгийн Булган сумын уугуул спортын мастер Эренцэнгийн цагаан болд 1-р ээлжийн сумыг харах үед болжээ. Цагаан болд маань одоо өнөөдөр бас шинэхэн мастрынхаа цол тэмдгийг гардаж авсан. Энэ 3 өдрийн тэмцээний турш бол ер нь багийн тоглолт эхэлснээс хойш нэг сум гээгээгүй. Багийн одоо легонор тамирчнаар оролцож тэмцээнд оролцож байгаа. за залуу харваач төр тулгу маань өнөөдөр бол ерөөсөө багтаа алтан медалийн төлөө авчих гол үүргээ гүйцэтгэж байгаа харагдажсэн. За багийн тактик байна л да. Тийм ээ. Илүү нарийн харвдаг цэцтэй харваачдыг бол одоо нөгөө хоёр баг оноогоо оноод сураа шимээд галдаа хийгээ явахаар нөгөө байман нарийсж богино болж өгж байгаа. Өргөн биш. Энэ тохиолдолд одоо голтоо цэцэн харваачудаа бол хоошоогоо нарийн суран дээр одоо тактик бол суулж бас самбарт босгодог бас ийм тактик байгаа. Тэгэхээр хоошоо харвж байгаа харваачд муу биш. Илүү сайн харваачд юм аа гэсэн. Нарийн харваачд юм аа гэж ойлгож байна. За 2-р сум гарсан цагаан болд. За гараад явчлаа. Тэгээд багийнхаа итгэлийг дааж хэрэгтэй оноогоо авч ирж байна. Аргагүй легонор шиг харвж байна да. За энэхүү дараагийн хоёр тамирчин Баян-Үйлгийн аймгийн Бугал сумын уугуул залуу харваач Баатар өгтө Батбаяр Увс аймгийн Улаангом сумын уугуул Төрийн банкны мэргэжилтэн Галдуржийн Гамбат нар харахад бэлэн болжээ. За Батбаярын маань сум голтоо давж байх юм аа. Бүгд сайхан голтоо авчиж байна. Жохон чангарч уссан болоо да. Юга. Тийштэй. Эсвэл дурхаар үнэг очичгүй. Янадая. Онооны байдлыг хэлцэх. 13-10. За одоогийн байдлаар Мөнх цасны цэц 13 оноотой Баян-Үйлгийн аймгийн баг 10 оноотойгоор тэмцээнээ үргэлжлүүлж байна. За та бүхэндээ зурхаад ажиллаж байгаа харвачдыг бас ойртуулъя. Танилцуулъя. Магнай тойргийн буюу 1-р тойргийн лигт эрх авсан хоёр багийн одоо шилдэг тамирчид маань энд уухалж байна.
намагт оруулаа. За. За магна харуулж байна. За дөрмөндөө бол одоо ахлах буюу том цолтод одоо магнаж харуулдаг бол хоёрдугаар ээж эхлэхэд одоо хожигдож яваа багтаа боломж олгож хожигдож яваа бага магнаалуулдаг. Мөн энэ удаа бол одоо оноо дутуу байгаагаар Баян-Удгийн аймгийн баг магнаж харуулахар болжээ. Баян-Удгийн аймгийн Алтаа сумын уугуул Батуудын иргэх сургууль Баян-Удгийн аймгийн Мөсөн суурийн харвааны улсын мэргэн Батцүхийн их төвшин 1-р ээлжийн сумыг сайхан онж байна. За Баян-Удгийн аймгийн Булган сумын уугуул аймгийн нэгт харваач спортын мастер Батагийн Бямбажав 1-р ээлжийнхаа сумыг харуулах бэлэн болжээ. За энэ жил манай Мөсөн суурийн холбоо дөрмөнд өөрчлөлт оруулснаар 6-ны өтөг хоорондын за 6 м. За урталын өтөгнөөс хоошоо чих хүртэл 2 м, чихнээс хоошоо хойтолын өтөг хүртэл 4 м болгож ингэж нарийсгаж өгсөн байгаа. Харваачийн цэц мэргэн одоо авхаал самбааг шалгасан, шанцыг салгасан ийм дүрэн болсон баха. Харваачдын хичээл сургууль, бэлтгэл сургуульд илүү сайжирч зөвхөн өвлийн харваа гэхгүй зуны харвааны техник нь илүү нарийн бол сайжрах баха гэж ойлгож байгаа. За Баян-Удгийн аймгийн багийн харваач улсын мэргэн их төвшин маань одоо 2 сумаа бүтэн оноод багтаа 2 оног авчирлаа. За дараагийн дагвар магнанд байгаа Баян-Удгийн аймгийн Булган сумын уугуул Мөнх цасны цэцгийн харваач аймгийн нягт харваач спортын мастер Батагийн Бямбажавын 2 дахь сумыг харъя. За бараг л онсон болоо да. За нэг сурын зайтай хазгаа гарахыг. За 6 дээр 4 чих байна. 6 дээр 4 чих. Мөнх цасны цэц багийн 1 чих. Баян-Удгийн аймгийн багийн 3 чих. За Мөнх цасны цэц 2 чихаа бол хожил аавна. За Баян-Удгийн аймгийн баг 4 чихийг дөрүүлэнгийн авбал хожил авах юм аа. За одоо тун удахгүй алтан медалийн эзэн баг маань шалгарахад тун ойрхон болоод байна да. За Мөнх цасны цэц маань Мөсөн суурийн одоо хамгийн сүүлд хадгалагч үлдсэн газар гэх юм бол Баян-Удгийн аймгийн Булган сум байдаг. Эртний үеэс одоо өвлөгдөж уламжлагдаж ирсэн баруун амбны урайхаачуудын тоглож наадсан өг дээцээс маань өвлөгдөж ирсэн энэ сайхан өв соёлыг Монголын хэмжээнд Мөсөн суурийн холбоо болгож 2008 онд байгуулад өдгөө 18 дахь жилийнхээ нүрийг үзэж байна. Одоо спортын нэг төрөл болсноороо өөрийн гэсэн дүрмтэй, журамтай, ёс зүйтэй, ажлын хэсэгтэй болоод ингээд Монголын 21 аймаг нийслэлийн 9 дүүрэг дэлхийн 10 орчим оронд салбар холбоотой болчиход байна. Одоо энэ удаагийн тэмцээнд Монголын өнцөг улан бүрээс ирсэн 350 гаруй харваач 20 гаруй баг тамирчдын тэмцээнд оролцсон ийм сайхан өргөн дэлгэр харваа болж байна да. За ингэснээр Мөнх цасны цэц баг 15 чихээ авч цайж нэг үгээр хэлбэл бүх чихээ авснаар 6 дээрх 3 чихнээс нэг чихийг авснаар хожлыг авах юм аа. Баян-Удгийн аймгийн баг бол одоо 6 дээрх 3 чихийг авж байж оноо тэнцэн хэрвээ оноо тэнцвэл одоо 5 чихэн дээр багийн тамирчид нэг чих сум гаргаж тов харвдаг байгаа. Тов харваан тэнцэх юм бол дагвар сумаар хожиж иддэг байгаа. Ийм хэлбэлтэй. Ховдонгийн Булган сумын
Угуул мөнгө цэцлийн зэс багийн арваач Бацүх за 2 дахь сумаа явуулах гэж байна. За сая ихний сумаа. За нэмэлт тайлбараар Баян Улгийн аймгийн Булган сумын угуул хүч спорт хорооны дамирчин Сонгон хайрхан дүүргийн цагдаагийн газрын офицер Баасан Жавын заг зүсэм орж ирж байна. За хоолоо бол унзад хоолойтой. Сур буюу бүхийг тайлбарлахдаа маш гоё тайлбарладаг. За саяны Бацүгийн сум бол Бацүгийн сум одоо хальт цохол бидний яриагаар бол тал туслаа гэж ярьдаг тийм ээ. За одоо Баян Улгийн аймгийн Булган сумын мөнх цэцлийн цэс баг маань одоо бидний хэлдгээр айдгаа авдартаа хийсэн 15 оноогоо цуглуулж авсан 16 дахь чих бол хожлын оноо байна. За Баян Улгийн аймгийн баг бол одоо 3 чихээ бүрэн авснараа оноо тэнцэж товх гарна. За тэгэхээр ер нь бол одоо ийм нэгт харвж байгаа харваачд 3 чихнээс одоо нэг оноог бол нэг удаахгүй авчих байхаа л гэж одоо шүүгшүүний хувьд бол дүгнж байна. Харваа нарийсах тэмцэнээс тэмцээний хооронд харваачдын маань ур чадвар цэс улам нарийсж байгаа. Одоо нэг үгээр хэлэх юм бол харваа нь орж харваагаа өөр юм болгож техникээ өөр юм болгож байгаа гэж ойлгож байна. За одоо лавыг үзэж байгаа Баян Улгийн аймгийн Булган сумын ард иргэд баяр хүргээ дэмжээд коммент бичиж харагдана. За одоо 6 дээр хожигдож байгаа хоёр баг одоо хашиж чихээ авч болно. Хожигдож байгаа тал нь хожсон баг бол мөсөнд орохгүй 6 дээр гарахгүй 6-ны араас ажиллаж одоо уухалж болно гэд дүрмэнд оруулсан байдаг. Уламжлалтаар бол одоо уламжлалт харваа гэдэг Монголын мөсөн сэрийн холбоо уламжлалт харвааны дүрм гэж тусад нь оруулсан. Уламжлалт харвааг бол одоо байран дээрээс сур хашдагваа гэж ярьдаг. Энэ бол спортын төрөл болсон үднээс одоо эрхлэгч байлгах үднээс байран дээрээс сураа хашиж авах эрхийг олгосон дүрмэн тусгсан байдаг. За магнаалж байгаа тал бол уртаалынхаа өтгөгийг хариуцж ажиллана. Дагвар магнаа бол одоо хой талынхаа өтгөгийг хариуцж бүрэн бүтэн байдлыг хангаж ажилладаг байгаа. За ганцын хэрэгэн. За Ховд аймгийн Булган сумын уугуул спортын мастер сайн ярийн Эхбат маань одоо сая байран дээрээс нэг чихийг харуулж онж исэн уртлын тэмцээний тоглолтын дээр одоо 3 чих байна. Урдах юм мартаагүй байлгүй дээ. За нэг ширийн нэг сурын дайтал хажуугаар нь гарч байна да. Хоёр дахь сумыг бол нэгтэлж гаргах байхаа л гэж бодож байна да. Ер нь хоёр баг маань одоо тамирчид маань илүү гол сайтай жигэд харуулж байна. За улсын мэргэн инх төвшин маань одоо сур хашигчтай хэрхэн сур хашихыг хөлөө яаж за энэ сур хасах процесс бол одоо сур хашигчийн сумны хурдыг тооцоолж харж одоо авхаал самбаа гаргаж хазгаа явж байгаа сумыг чиглэлийн өөрчлөлт сур тусахаар чиглэлийн өөрчлөлт ийм үйлдэл байгаа. Сур хасах одоо энэ юун дээр бас Монгол гутлын юу бас тий энэ одоо яг үнэ одоо энэ үндэсний өв соёлыг дагаад энэ үндэсний хувцас хэрэглэл одоо яг Монгол гутлын хөгжил хүртэл энд дагуулгадж ирдэг. Мөсөн сур бол одоо эрт дээр үеэс хадгалагдж ирсэн. За түүхэн дээр бол Монголын нууц товшоонд 1179 онд Тэмүүжин Жамх хоёр дахь удаага анд барилсахтаа онон голын мөсөн дээр одоо гэрүүний ясан бай. За ийхүү Баян Улгийн аймгийн Булган сумын мөнх цэцлийн цэс баг тэргүүн байрны шалгарч алтан медалийн эзэн боллоо. За ийхүү 2025 оны улсын аварга багаар шалгарч байна. За энэ хүртэл
тэмцээнийг шимтэн үзэж хүлээж дэмжиж тусалсан бүх үзэгчдээ бүгдэнд нь баярлалаа. За баяр хүргэе. Баярлалаа. За. За. Камера нааш авчих. За энхүү Монголын машин сүрэ холбооны 2025 оны авраг баг шалгаруулах тэмцээн маань энхүү 3 өдрийн турш Монголын өнцөг булан бүрээс ирсэн 350 гаруй харваач 20 орчим баг тамирчид оролцсон ийм сайхан өнөр сайхан тэмцээн өнөөдөр зохион байгуулж өндөрлж байна. Энэхүү тэмцээнд Баян Улгийн аймгийн Булган сумын мөнх цасны зэс баг тэргүүн байранд салгарч алтан медалийн эзэн болсноор удаах байранд 2-р байранд Баян Улгийн аймгийн баг Монгол улсын мэрэгэн инх төвшин агттай баг мөнгөн медалийн эзэн 2-р байранд шалгарлаа. Хоёр багтаа баяр хүргэе. Инхснэр Магнат хориг юу 100 сая шагналын сантаа Магнат хоригийн эрхийг авлаа. Та бүхэндээ амжилт хүсье. Мөсөн сурын мөнгөн цагаан зурхаа өн мөнхөд ивэж авах болтугай. За баяраа хүргэж. За лайв хадгалаараа энэ хооронд цай цугаа уугаад түр зүгээр амарч байгаа. Одоо ингээд